Монгол улс Америк нэгдсэн улсын худалдааны эргэлт 2024 онд 701.5 сая Америк долларт хүрч худалдааны тэнцэл 368.7 сая Америк долларын алдагдaltaй гарчээ. Америк нэгдсэн улс Монгол улсын импортын бараа бүтээгдэхүүнд 10% тариф ногдуулсан. За Дональд Трампын тарифын бодлого Монгол улсад шууд нөлөө үзүүлэхгүйч бүгд найрамдах Хятад ард улсын эдийн засагт үзүүлж байгаа нөлөө нь Монгол улсын эдийн засагт дам нөлөөлж сорилт дагуулах эрсдэлтэй байгааг эдийн засагчид онцолж байна. За тэгвэл энэ нөлөө Монголд бүгд найрамдах Хятад ард улсын хөрөнгө оруулалт орж ирэх шинэ үйлдвэрүүд үүсэх боломж нэгдэж байгааг эдийн засагч тодтоглоо. Эерэг тал нь юу байна вэхээр Хятадд магадгүй ингээд гайлын тарифын өндөрцгөөд ирэнгүүт магадгүй Монгол улсад нөгөө одоо Монгол улсад тийм хөрөнгө оруулалттай одоо үйлдвэрүүд байгуулагдахыг үгүйсэхгүй те. Тэгээд нөгөө Монголоос гарал үүсэлтэй бараа бүтээгдэхүүнгээд экспортлох юм бол нөхцөл байдал өөр болно те. Тэгэхээр эргээд нөгөө Хятадын хөрөнгө оруулалт манад одоо нэмэгдэж орж ирээд нөгөө өмнө ялангуяа нөгөө оёдлын үйлдвэрийн салбарт Америк нэгдсэн улс талаас квоттой байхад манад нөгөө олон оёдлын үйлдвэрүүд орж ирээд энэ квотыг ашиглаад одоо Монголд үйлдвэрсэн гэж үзээд одоо их хэмжээгээр Америк нэгдсэн улс руу экспортлж ирсэн. Тэгээд тэр үед манад одоо нэхмэл сүлжмэл бүтээгдэхүүний экспортт нэмэгдэж, үйлдвэрлэлч нэмэгдэж нэг ийм дүр зураг ажиглагдчихсэн шүү дээ.